Хүүхэн болгоны физиологи өөр өөр гэсэн онцлогтой байдаг болохоор дасгал хөдөлгөөний хөтөлбөрийг гаргана гэдэг бол тухайн хүн тохирсон юм тусгай зүйл гэдэг. Дасгал хөдөлгөөний хөтөлбөр систем гэдэг бол өөрөө их том ойлголт учраас энэ удаагийн видеоор би маш их ерөнхий гол санаануудыг ярих гэж төлөвлөлөө. Дасгалын маань сувгийг сонгож үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Намайг Куш гэдэг. Би Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөлд дасгалжуулагч мэргэжлэр суралцж сертификатсан. Өөрийнхөө видео сувгаар дамжуулаад дасгал хөдөлгөөнийг аль болох ойлгомжтойгоор тайлбарлаж бусдад уриалахыг хичээж тийм контентуудыг нийтэлдэг. Ямар төрлийн спортод дуртай, ерөөхдөө ямар хөдөлгөөнүүдэд дуртай, ямар төрлийн үйл ажиллагаанд дуртайгаа мэдэх нь тухайн тэр дасгал хөдөлгөөний ерөөхдөө суурь болж өгдөг. Энэ урт хугацаанд тухайн хүнийг идэвхтэй байлгаж, цаашлаад эрүүл байлгаж, урт наслахад нь илүү чухал нөлөө үзүүлдэг. Манай үеийн дэлхийн нийтээр хөдлөх ёстойгоос бага хөдөлж байгаа гэсэн судалгаанууд байгаа. Дийлийнх нь суугаа ажилтаа түүнд их тийм дасан зогтсон, зарим бүр тэрэндээ дуртай байх жишээтэй тиймэрхүү явдлууд их ажиглагдж байгаа. Тэрээ хөдлөхгүй байх юм бол мэдээж ойлгомжтой бидний одоо хамгийн сайн мэддэг одоо зүрх судасны өвчлөлүүд, за тэгээд чихрийн шийдсэн, ясны сэргэжилт гэх мэт олон төрлийн өвчлөлөөр өртөх магадлал нь нэмэгдгийг та бүхэн надаар хэлэлцэхгүй ойлгож байгаа хаа. Тэгээ миний хэлэх гэж байгаа эдгээр дасгал хөдөлгөөний суурь ойлголтууд ямархуу одоо их сурвалжаас үүдэлтэйг нь би бас хэлсэн зүг байх гэж бодож байна. Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөл өөрөө функционал хөдөлгөөн, хөшүүрэгт хүчний хөдөлгөөн суурьтай ийм институт. За цаашлаад Америкийн спорт анагаах ухааны коллеж бол маш том судалгааны институттэй. Тэгэхээр эдгээр судалгаануудыг үндэслэгдсэн мэдээллүүдийг би та бүхэнд хүргэх гэж байна. Хамгийн түрүүнд хүмүүсийн асуудаг зүйл би ер нь хэр удаан хугацаанд дасгал хийх ёстой юм бэ? 7 хоногт хэр их хийвэл үр дүнтэй вэ гэж асуудаг. Дэлхийн нийтээр ерөнхийдөө гаргаж байгаа нэг жишг тоо бол 7 хоногийн 150 минут та дундаж эрчимтэй дасгалчих юм бол таны физиологи хэвийн хэмжээнд ажиллана гэж үздэг. 150 минут нь ерөнхийдөө минимум ойлголт гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл та ажлын 5 өдөр, эсвэл ер нь 7 хоногийн 5 өдөр нь дор хаяж 30 минутаар дундаж эрчимтэй дасгалжих хэрэгтэй. Дундаж эрчмийг бид нэр юу гэж ойлгож болох вэ гэхлээр та дундаж хэмжээгээр амьсгаадж байгаа гэсэн ойлголт. Үүнээс илүү детальчлаад харах юм бол 7 хоногийн ер нь хүн хөшүүрэгт хүчний хөдөлгөөнийг 2-3 удаа, за сүрх судсыг ажилуулах бэлтгэлийг 4-5 удаа гэсэн тийм ойлголтууд үүдэг. Эдгээр ойлголтууд, заалтууд нь эрүүл хүмүүст зориулагдсан заалт гэдгийг бас энэ тэмдэглэж байна. Тэгэхээр дасгал хөдөлгөөний хийхдээ бид нэр ерөнхийдөө 4 үе шатны дараалтайгаар хийх ёстой гэсэн тийм ойлголт байгаа. Хамгийн ихнийх нь тэнцвэр уян хатан, хоёр дахь нь хөдөлгөөн, за гурав дахь нь ачаалал, дөрөв дэх нь фитнес гэсэн юм дараалттай. Тэнцвэр уян хатан нь бол тухайн хүний ерөнхийдөө хөдөлгөөнд дасгах, одоо халаах тийм зориулттай сунгалтын дасгалууд байдаг. Тухайн хүний поз гажигтай байна уу, аль нэг булчин, аль нэг шүрмэс үеийнүүд нь гажигтай байна уу, тэр нь одоо сунсан эсвэл агшсан байдалтай байна уу, тэр болгоныг зассны дараа бид нэр хөдөлгөөний шатны руу орох хэрэгтэй. Хөдөлгөөний шат нь үндсэндээ нэг 5 одоо хөдөлгөөнөөс бүтдэг. Татах хөдөлгөөн, түлхэх, 2 хөлний суулт, 1 хөлний суулт, эргэлттэй хөдөлгөөн. Эдгээр 5 хөдөлгөөн нь хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг одоо 5 хөдөлгөөн бөгөөд үүнийг одоо дангаар нь болон хавсарч хийж яадаг гэж хэлж болно. Жим дээр очиод харах юм бол бидний татаж түлхэж байгаа, эсвэл сууж байгаа тэр хөдөлгөөнүүд дандаа бидний амьдрал дотор байгаа хөдөлгөөн учраас тэр амьдрал дээрх хөдөлгөөндөө бид нэр яг зөв физиологийнхаа механизмын дагуу хөдлөх тэр одоо боломжийг л илүү сайжруулад байгаа гэж ойлгож болох юм аа. За 3 дахь шат бол ачаалал. Ачаалал бол илүү бидний одоо өргөж байгаа жин эднэр нэмэгдэж байгаа, зүрх судсан дээрх ирэх ачааллуудыг нэмж байгаа гэсэн ойлголт байна. Дөрөвдөх нь бол фитнес буюу илүү одоо тамирчдын хийдэг төрлийн бэлтгэлүүд байгаа. Эхний 2 шатны дасгал хөдөлгөөн нь бол ерөнхийдөө аэробик төрлийн буюу бидний одоо ойлгодоор хүчил төрөгчтэй орчин хүн чөлөөтэй амьсгалж болох тэр одоо үеийн орчны дасгалууд гэж хэлж болно. Ачаалал болон фитнесийн одоо шатны дасгал хөдөлгөөнүүд бол илүү анаэробик буюу хүчил төрөгчгүй орчны тэр бэлтгэлүүд байгаа. Аэробик төрөл нь ямар учиртай вэ гэхээр хүн
одоо хэвийн хэмжээнд амьсгаадж байгаа. Амьсгалын тэр одоо орчныг хэлж байгаа. За anaerobic гэдэг нь хүн их тийм хүн дээр амьсгаадж байгаа тэр хэсгийг хэлж байгаа. Физиологийн ажиллах чадварыг төрөл бүрийн одоо хөдөлгөөний тестүүд, эсвэл одоо машинууд, хөтгөөрөмжүүдээр одоо шалгаж үздэг. Практикээр бид нэр их хвчлэн өөрсдийнхөө зүрх судасныхаа цохилтын тэр хэмжээгээр авч үздэг. Та дасгал хийгээд амьсгаадж байхдаа бүтэн нэг өгүүлбэр хэлэх дайны чадвартай юм бол тэр бол дундаж болон түүнээс доош эрчимтэй байна гэж ойлгож болно. Хэрвээ та хүн дээр амьсгаадж явах үедээ ганц нэгэн үг унгаж байх юм бол энэ бол anaerobic төрлийн одоо бэлтгэл байна гэж ойлгож болно. Anaerobic төрөл нь ерөнхийдөө ойролцоогоор их удаан хугацаанд үргэлжлэх шаардлагагүй тийм бэлтгэлүүд байдаг. Насан туршдаа хүмүүс саяны хэлсэн 4 шатны 2 дугаар шатн дээр тасгалцсан ч хүмүүс байдаг, 3 дугаар шатн дээр тасгалсан хүмүүс ч байдаг. Тамирчдын хувьд ч гэсэн ялгаагүй 3 дугаар шатны үед одоо ерөөхдөө ачааллын үед дандаа хөвчлэн гол бэлтгэлүүдээ хийдэг. 4 дугаар шат руу хизээ ордог байх гэхээр тодорхой хугацаанд ороод тодорхой нэг сарын хугацаанд ч юм уу орж бэлтгэлээгээд тэгээ буцаад одоо орох тийм шатлалтай байдаг. Ягаад энийг би ингэж хэлээд байна вэ гэхээр тэр 4 дугаар шатны үйлчлэл бол фосфорын тэр шаталтууд явагддаг учраас урт хугацаанд үргэлжлэх нь одоо шаардлагагүй, үр дүнгүй, дээрэс нь биеинд бол одоо сөрөг нөлөөтэй гэж үздэг. За саяны шатлалуудтай холбоотой маш олон төрлийн параметрууд гарч ирж байгаа. За мэдээж ингээд одоо юу гэдэг чинь хүчний бэлтгэлч гэдэг юм уу, эсвэл эрчмийн бэлтгэл, зарим нь уян хатны бэлтгэлч гэдэг юм уу тийм ээ. За дээрэс нь мэдээж спорт болгонд тохирсон тэр хөдөлгөөний сайжруулах скил одоо чадамжийн бэлтгэлүүд гэдэг юм уу тийм ээ. Энэ болгоонууд ингээд саяны 4 дотор багтаагаад тархуулаад эсвэл бол тусгаалan авч үзээд хийж болно. За бидний сайн мэддэг йога, пилатес, эсвэл тайчи гэдэг юм уу нийлүүлээ бид нар mind body exercise гэж хэлээд байдаг. Энэ төрлийн бэлтгэлүүд бол хөвчлэн ихний төрлийн одоо бэлтгэлүүдэд хамаардаг. Зүрх судсыг чинь төдийлөн их ажилуулахгүй харин таны одоо тухайн тэр позыг авч зогссноороо одоо илүү хөшүүргийг тухайн биеийн дээр чинь өгөөд тэгээд илүү тийм одоо хүчил төрөгчтэй үеийн орчныг бүрдүүлсэн тийм дасгалын хөтөлбөрүүд байна. Ямар төрлийн бэлтгэл хийх гэж байгаа тэр зорилгоос хамаарат бас олон төрлийн хүснэгтүүдийг гаргаж ирж болдог. За чадлын төрлийн бэлтгэл гэдэг нь таны хэр одоо хүнд жин өргөж байгаа тэр чадамжийг хэлж байгаа. За магадгүй та эсвэл турах гэж байгаа бол илүү тэсвэрийн төрлийн бэлтгэлүүдийг хийж таарна. Endurance төрлийн бэлтгэл гэсэн үг. За магадгүй бидний дунд маш их одоо өргөн тархсан байдаг бодибилдингийн төрлийн одоо бэлтгэл бол hypertrophy гэж бид нар хэлдэг. Хэрвээ та одоо илүү тийм гоо зүүн талаасаа тэнцвэртэй булчингийн хөгжилтэй байя гэж бодож байгаа бол магадгүй та 6-аас 12-ын давтамжтай хийгээд за хамралтын хугацаа 30-аас 90 секунд. За тэгээд одоо сетэ бол бид нэр 3-аас 6 одоо орох хэрэгтэй гэж ойлгож болж байна. Триатлон бэлтэж байгаа бол илүү endurance буюу одоо тэсвэрийн төрлийн бэлтгэл хийх хэрэгтэй. Эсвэл бол одоо ерөнхийдөө л би бэлтгэлтэй баймаар байна. Тодорхой хэмжээний одоо би fit баймаар байна гэж үзэж байгаа бол general fitness буюу бид нэр ерөнхий булчингийн тийм бэлтгэлүүдийг хийж болно. Энийг бид нэр ерөнхийдөө 8-аас 15 давтамжтайгаар амралтын хугацаа 30-аас 90 секунд байхаар байж болно. Хүснэгтийн хойдлын баганд байгаа 1RM гэсэн нэг юм зүйл байгаа. Тэр нь ямар ч төрлөөр 1 repetition maximum гэсэн үг. 10 удаа өргөж чадаж байгаа тэр жин нь ойролцоогоор бидний ажиллах чадварын 75% гэж үздэг. Цаашлаад 2-оос 3 удаа өргөж байгаа тэр жин бол бидний 1 удаа өргөж чадах жингийн 85-аас 90% нь юм. Тэр эрчмээ ахиулахын тулд бас нэг аргачлал нь бол хамгийн түрүүнд тэр одоо хийж байгаа одоо хөдөлгөөнийхөө уртыг нэмээд дараа нь тэр одоо хийж байгаа ачааллынхаа жингийг ахиулах хэрэгтэй гэсэн тийм ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл та магадгүй турах зорилгоор тэсвэрийн төрлийн бэлтгэл хийжээ гэж бодоход хамгийн түрүүнд та 12 давтамжаар хийх хэрэгтэй. Тэгэхээр 12 давтамжаа та хэрэг та хийж чадчих юм бол уртын нэмнэ гэдэг маань та 15 болгоно эсвэл 20 болгоно гэж ойлгож байна. Магадгүй та 20
20 давтамжтай тухайн тэр жинг үргэж чадчих юм бол түүний дараачаас та өөрийнхөө тэр ачаалах жингээ нэмнэ. Ачаалах жингээ нэмэхдээ үүнийг ерөөхдөө тухайн тэр өмнөх үргэжсэн жингийн 5%-аар ангиулах ёстой гэж. Мэдээж үүн дээр нэмэх нь бидний хөдөлгөөний үе болгоны одоо хэлбэх градус өөр гэсэн юм тодорхой хязгаартай байдаг. Түүнийхээ дагуу бид нэр хөдлөх ёстой байдаг. Тэрийг бас бид нэр одоо мэдчих ёстой. За үе хөдөлгөөнийг бид нэр дотор нь ерөөхдөө нэг юм 3 ангилж үздэг. Uniplanner, biplanner, multiplanner гэж ангилдаг. Тэгэхээр uniplanner нь болохоор зөвхөн нэг чигт хөдлөх чадамжтай тэр үеийг хэлдэг. Тэр үүний жишээ нь одоо жишээлбэл тохоо тийм ээ. Тохоо зөвхөн нэг чигт хөдлөдөг. За biplanner нь бол 2 чигт. За biplanner нь болохоор хажуу болон урд тэнхлэгт одоо хөдөлж болдог. Хүний одоо өвдөг, гар, за бугуу гэх мэт одоо үеүүдийг хэлж болно. За multiplanner нь болохоор хажуу, урд, эргэлттэй гэсэн 3 тэнхлэгт ажиллах чадвартай тэр одоо үе байгаа. Тэр үеинд нь одоо бидний хамгийн сайн мэдгээр бол мөрийг хэлж болж байна. Бид нэр ерөнхийдөө бас нэг ийм асуулт байдаг тийм ээ. Бид нэр яагаад ийм олон янзын хөдөлгөөнүүдийг хийж байгаа мөртлөө зарим хүмүүс нь илүү сайн чадaltaй өргөөд зарим нь яагаад арай чадваргүй одоо муу өргөж байгаа юм бэ гэсэн нэг тийм юм. Тэгэхээр хөшүүргийг нь ерөөхдөө бас судалж байдаг нэг шинжилгээ ухааны томьёол нь кинесологи гэдэг одоо шинжилгээ ухаан байдаг. Кинесологийн тухай би бас өмнө нь medium.com-ийнхоо блог дээр бичижсэн магадгүй та тэр талаар сонирхож байгаа юм бол энэ талаарх ойлголтыг тийшээ ороод авчаарай. Би видеоны доотлын тайлбар хэсэгт одоо линкийг холбоод өгч байна. Бэлтгэлийнхаа чансааг сайжруулах өөр аргачлалуудын нэг нь одоо volume гэж байдаг. Бид нэр эзлэхүүнж гэж хэлдэг, одоо багтаамж гэж орчуулах юм уу тийм ээ. Тухайн тэр өргөж байгаа жинг өөрийнх одоо хийж байгаа давтамжаараа үржүүлсэн тэр тоо хэлж байгаа. Тэгэхээр таны тэр тоо өндөр байх юм бол таны одоо тэр эзлэхүүн тэр чадамж чинь их байна гэж ойлгож болно. Нөгөө талд нь intensity гэж яриад байдаг, эрчим гэж орчуулж болж байна. Энэ нь болохоор тухайн тэр жингийн хэмжээг голдоо нэрлэдэг байдаг. Тэгэхээр strength буюу одоо хүчний чадлын төрлийн бэлтгэлүүд дээр илүү одоо эрчим нь арай ихтэй байгаад их байгаад за илүү тэсвэрийн төрлийн бэлтгэлүүд дээр илүү одоо эзлэхүүн нь арай илүү байх. Тэр хүмүүс асуудаг л да бэлтгэлийнхаа тэр давтамжийн тоог удаан их юм уу, хурдан их юм уу. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө маш ойлгомжтой нэг зүйл байдаг. Булчин базлах гэж ярил л да тийм ээ. Яг тэр агшиж байгаа үеийг бид нэр базлах буюу concentric гэж хэлдэг. Concentric тэр үе нь 1-3 секунд. За буцаж байгаа тэр сунах үеийг eccentric гэж хэлдэг. Eccentric үеийг болохоор 2-4 секунд хийнэ. Өөрөөр хэлбэл бидний агшиж байгаа тэр базлж байгаа тэр үед нь бид нэр илүү харьцангуй хурдан хийгээд буцаж байгаа тэр хөдөлгөөн дээр харьцангуй удаан хийвэл тухайн тэр хөдөлгөөн илүү үр дүнтэй болж байна. Тэр булчингийн амрах хугацааг бас бид нэр бас тооцоолох хэрэгтэй байдаг. Энд гарч байгаа хүснэгтэн дээр харах юм бол 30 секундэд бол таны булчингийн 50% амардаг. 1 минут болоход 75%. За 2 минут болоход бараг л дахиж ажиллах чадвартай болсон байдаг. 2 минутаас илүү болчих юм бол таны булчин чинь илүү амрах байдалтай болчихно. Тэгээ буцаад хөрөх горимлоо орчно гэдгийг бас анхаарчээ. Тэсвэрийн бэлтгэл, хүчний бэлтгэл дээр бас өөр нэг анхаарах гол зүйлсүүдийн нэг нь бол тэсвэрийн бэлтгэлийн ажиллах хугацааг ерөнхийдөө та ойролцоогоор 75 секунд байгаад амрах хугацааг 30-аас бага секундэд амрах ёстой. Энэ нь илүү үр дүнтэй гэж одоо хэлдэг. Ийм ч учраас бидний группээр хийдэг аэробик төрлийн дасгалууд магадгүй их урт хугацаатай амралт нь айгүй бага байгаад байдаг. Тэгээд тэр нь нэг тодорхой хэмжээний амьсгаалт тэр хүргээд зүрх судасны хэмнэлийг доош нь буулгахгүйгээр бариад байдаг учиртай. Хүчний дасгалын хувьд бол харин 2 минутаас цааш хийх нь үр дүнгүй гэж үздэг. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө ингээд анзаараад ах юм бол stopwatch-ийг эхэндээ ялангуяа та дасгалж байгаа үедээ хэрэглээд дадчих юм бол яваанда та ерөнхийдөө баримжаагаар тухайн тэр бэлтгэлийг одоо яг үр дүнтэй хийхэд хамгийн чухал зүйлсүүдийн нэг. За бэлтгэлийг бид нэр хийх өөр нэг гол аргачлалуудын нэг нь бол дам болон холимог байдлаар хийх
байдаг. Жим дээр байгаа төхөөрөмжнүүд, сууж хийж байгаа төхөөрөмжнүүд ихэвчлэн анхлан одоо эхэлж сурахад зориулагдсан хүнд тусалж дэмжихэд тэр суурийг нь хангахад зөвхөн тэр хөдөлгөөнийг хийхэд одоо зориулсан хвчлэн дан төрлийн одоо хөдөлгөөний зорилттой байдаг. Тэгэхээр магадгүй явандаа та зогсож хийж байгаа төрлийн дасгалууд байх юм бол тэр нь арай хэцүү гэж ойлгож болох нэ. Төрөний дээр хэлсэнчлэн бид нэр одоо олон үеийнүүдэд ажиллуулж гинөө, нэг үеийнүүдэд ажиллаж гинөө гэдгийг бас ялгаж сурах хэрэгтэй. Олон үеийн дасгалууд дээр ихэвчлэн татах түлхэх хөдөлгөөнүүд за мэдээж тэгээд хоёр хөлний суул, нэг хөлний суултууд ихэвчлэн ажиллаад байдаг. Нэг төрлийн үеийнүүд ихэвчлэн ямар төрлийн дасгалууд дээр ажилладаг вэ гэхээр isolation дасгалууд буюу одоо алслалттай дасгалууд байдаг. Тэгээ одоо ганцхан одоо хажуу жишээ өргөх, эсвэл урагшаа өргөх гэдэг юм уу. Эсвэл бол одоо хөлөө бид нэр сууж байгаа leg extension хийдэг. Тэр дасгалууд болвол дандаа одоо нэг үеийг ажиллуулж байгаа тийм дасгалын төрлүүд. За холимог байдлаар яаж хийж болох вэ гэхлээр бид нэр compound set, superset, circuit training гэдэг маягаар ийм 3 төрлөөр хийж болдог. Compound set гэдэг нь нэг төрлийн булчингийн олон төрлийн дасгалуудыг угсруулад хийх гэсэн утгатай. Superset болохоор эсрэг талд нь байгаа булчингуудыг хамтд нь хийх гэсэн утгатай. Нэг үгээр одоо юу гэдэг чинь бид нэр цээжний булчинг шахалтаар хийгээд залгуулад бид нэр амрахгүйгээр нурууны дасгалыг хийх юм бол энэ маань superset болно гэсэн үг. За circuit training бол ойлгомжтой тийм ээ. Та өөрийнхөө тэсвэрийг сайжруулж байгаа гэсэн утгатай. Энэ нь бол та магадгүй сунаагаад залгуулад мөрний дасгал хийгээд залгуулад үсрэх ч юм уу тийм ээ. Ийм маягаар хийх дасгалыг circuit training гэж хэлдэг. Тэгэхээр та өөрийнхөө зорилготой нийцсэн тэр дасгалыг бол эндээс сонгоод хийж болно. Мэдээж та эхлээд хийж байгаа бол дандаа нэг төрлийн дасгалуудыг хийж сураад дадсныхаа дараа хоёр төрлийн дасгалуудыг угсруулж хийх нь илүү зохимжтой. За чадварын төрлийн параметрууд бол хвчлэн тамирчин дээр бас яригддаг нэг зүйл байдаг. Энэ бол хүний тэнцвэр, хүч, за хурд, самбаа, харуу үйлдэл үзүүлэх чадвар гэх мэтчлэн ингээд 5 төрлийн чадвар байдаг. Энэ чадваруудыг бас бид нэр тестээр үзэх болон яг тухайн тэр спортынхон төрөлд зориулсан дасгалуудыг сонгоод хийчих болдог. За үүн дээр нэмэх нь эрүүл мэндийн холбоотой параметруудыг бол аэробик чадвар, уян хатан байдал, одоо биеийн харьцаа, булчингийн тэсвэр болон чадлаар одоо хэмжиж үздэг байна. За дасгалын хөтөлбөрийг бид нэр 2-7 хоногоор 1 сараар 6 сараар гэх мэтчлэн ангилж гаргаж болдог. Үүнийг бас нэг тодорхой нэршилтэй яваад байдаг. 4-7 хоног хүртэлхийг бол микроцикл гэдэг. За 2-7 хоногоос 5 сар хүртэлхийг бол дундаж цикл. За 6 сараас 1 жил хүртэлхийг бол макроцикл гэж хэлээд байдаг. За булчингийн амрах хугацааг бид нэр тодорхойлохдоо ойролцоогоор 48-аас 72 цаг гэж үздэг. Тухайн тэр бэлтгэл нь жишээлбэл нэлээд хүнд төрлийн одоо power, эсвэл plyometric төрлийн дасгалууд байсан бол амралтын хугацаанд тэр хэмжээгээр одоо урт байх ёстой гэж үздэг. Тэгэхээр магадгүй та одоо тэгтээ нэг өдөр одоо хөлний дасгалуудыг хийсэн бол 48 цагийн дараа дахиад хөлөө хийхэд боломжтой гэж хэлж болно. Тэр хооронд та одоо биеийнхээ дээдлийн хэсгийн булчингуудыг буцаагаад ажиллуулж цаг хожих боломжтой. За дасгалынхаа эрчмийг бид нэр ахиулахдаа шулуун болон долгиолог маягаар ахиулж болдог. Шулууныг бид нэр linear буюу аажмаар нэмхийг хэлж байгаа. За илүү хүнд хөнгөнийг хослуулад ээлжлээд явна гэх юм бол энийг бид нэр долгиолог систем гэж хэлээд байгаа. Штанг болон гантельтай дасгалуудын бас нэг онцлог ялгаануудыг бас энэ хэлсэн зүгээр болоо гэж бодож байна. Яг ижитхэн төрлийн дасгалыг гантель эсвэл штангаар хийгээд байдаг. Энэ дээр би бас өмнөх TRX-тэй хийх дасгал дээр бас хальт ярьжсэн тэрийг бас холбоод өгчээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нээлттэй үеийн дасгал, хаалттай үеийн дасгал гэж байдаг. Нээлттэй үеийн дасгал нь таны үеийн төгсгөл чинь чөлөөтэй хөдөлж байхын хэлж байгаа. Хаалттай үеийн дасгал нь бол тэр чөлөөтэй хөдлөхгүй одоо барьцсан байгаа тэр үеийг хэлж байгаа.
Өөрөөр хэлбэл нээлттэй үед бол илүү хөвчлэн штангтай эсвэл зарим нэг кабелтай дасгалнууд ч юм уу ордог тийм ээ. За нээлттэй үед болохоор зөвхөн ганцхан булчинг ажилуулдаг. Тэр ганцхан булчингийн одоо хүчээр илүү төвлөрдөг гэсэн санаа байдаг. Хаалттай үеийн дасгалд бол тухайн тэр үеийн хаалттай учраас олон төрлийн булчингуудыг ажилуулах боломжтой гэж үздэг. Тэгэхээр нээлттэй хаалттай үеийн ерөнхийдөө хүний бие дасах хэрэгтэй дасгалууд байна. Видеоныхаа хамгийн төгсгөлийн хэсэгт бас хүмүүсийн асуудыг нэг зүйл бас хариулъя гэж бодлоо. Энэ би хизээ булчингаа эргэж алддаг вэ гэсэн ийм асуултууд аюул түгээн бэлддэг. Тэгэхээр дасгалтсан хугацааг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээнд ерөөхдөө хүн алддаг гэж хэлж болно. Магадгүй та 3 сард бэлтгэл хийсэн бол зогсоогоод 3 сар болоход тухайн өмнө хийсэн бэлтгэлийн чинь 50% булчингууд шимэгдэнэ. За тэгээд дахиад 6 сар болоход нийтдээ ингээд 6 сарын дараа таны 3 сарын бэлтгэлийн чинь одоо булчингууд байхгүй болно гэж хэлж байна. За бүтээмж буурах гэдэг ойлголт нь ямар ч үстэй гэхээр тухайн тэр өргөж байгаа ямар нэгэн жинг даахгүй болоод өөрийнхөө хязгаарт хүрэх тэр ойлголтыг хэлж байна. Энэ нь биднэрт ямар одоо тохиолдлыг хэлж байгаа гэхээр бид нэр өөрсдийнхөө хөгжлийнхөө ерөөхдөө хязгаарт ойртож байна гэдгийг хэлээд байдаг. Үүнд тохирсон одоо дасгалжуулагчдын зөвлөгөө нь юу байдаг гэхээр тухайн тэр хийж байгаа төрлийн дасгалынхаа арай өөр хувилбарыг эсвэл ажиллаулж байгаа тэр булчингийнхаа арай өөр хувилбар дасгалуудыг хийгээд тэрэн дээрээ илүү одоо чадвараа сайжруулад явах юм бол хийх гэж байгаа тэр одоо гацаад байгаа тэр байдлыг илүү нэмэх боломжтой гэж үздэг. Хамгийн энгийн жишээг авъя л да. Та жишээлбэл штангаар та 100 кг-аар шахаад тэгсэн чинь тэр нь одоо тэрнээс илүү та ахихгүй байх юм бол магадгүй та налуу ч юм уу эсвэл бусад төрлийн одоо шахалтуудыг арай өөр хувилбараар хийгээд явах юм бол таны тэр үндсэн шахалт чинь бол илүү сайжрах тэр магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт. Энэ хүрээд ямар ч энэ удаагийн дасгалын хөтөлбөрийн видеогоо өндөрлөе гэж бодож байна. Ямар ч байсан та бүхэнд ерөнхий ойлголтыг бас өгсөн болов уу гэж бодож байна. Бидний хийж байгаа дасгал хөдөлгөөн бүхэн цаана утга учиртай, цаана судалгаатай, цаана физиологийн өгөгдөл, тэр шинжилгээнүүдтэй бүгднтэй нь холбоотой байдаг учраас энэ болгоныг би бас ингэж яриад байгаа юм. Тэгээд магадгүй та бас өөрийнхөө дасгалын хөтөлбөрийг гаргахад нь бас амжилт хүсье. Хэрвээ видео танд таалагдсан бол лайк дараарай. Өөр магадгүй асуултууд байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Комент хэсэгт би магадгүй өөр шаардлагатай линкүүдийг бас холбож өгье. Description хэсэгт бас шаардлагатай линкүүдийг холбож өгье. За ингээд дараагийн видеогоор уулзъя.